За бүгдээрээ сайн байцгаана уу. Энэ удаагийн влог маань болохоор талбай дээр тоглолттой өдрийн влог байгаа. Тэгээд одоо би бэлтгэл рүүгээ явж байна. Тэгээд home court-ээр тоглолттой өдөр болгоны өмнөх өдөр нь бэлтгэлээ яг нэг маргааш тоглолт болох газар хийдэг байхгүй юу. Тэгээд тэр заал нь болохоор манахаас ойрхон, манай гэрээс ойрхон. Тэгээд яг хотын төвдөө байрладаг тийм бас нэг их сургуулийн заал байгаа. Тэгээд идлээ зааланд очиод ямар хуу заал гэдгийг харцгаая. Энэ болохоор манай заалмаар байна. Гадаанаа ингээд нэг зураг тоглолтын хуваар маягаар тавьчихсан. Энэ нэг том сургуулийн заал. Тэгээд ойр орчимд нь бол битүү ингээд хөл хөдөлгөөнтэй. Тэгээд орж харцгаая та. Ингээд энэ ордог хэсэг нэ. Яг юмнуудын одоо хийж явах шиг байна. Арай бүрэн болоогүй. Манай хуцайлах хөргөө. Айё! What's up? Hoe young oh? Sup? За ингээд зааландаа орж ирлээ. Одоо цаг 1:40 болж байна. 3-аас бэлтгэлтэй. Тэгээ tab map хийлгээд бэлтгэлтэй орондоо. What's that? You can show, right? За бэлтгэлээ тараад одоо харж байна. Өнөөдрөө бодох юм бол хөнгөн шидэлт тэгээд өөрсдөө хувилбар комбинацуудыг жоохон давтаа. Тэгээд нөгөө нэг эсрэг багийн скаут хийсэн бас хувилбаруудын одоо яаж хамгаалах талаар ярилцаад давтаад тэгээд л өнөөдрийн бэлтгэл өнгөрлөө. Тэгээд одоо гэрлүүгээ харж байна. Тэгээд л гэртээ очиж байгаа тухтай яриа да. За түрүүн бэлтгэлээ тараад гэртээрээ дөрөөнөө хоол молоо идчихэд тэрхэтэ жоохон байж байгаад амрах гад байж байна. Миний тоглолтын өмнөх өдөр ердөө тоглолтоо боддгоо аль болох өөр юм цатаар зөөр юмд анхаарлаа төлөвлөж компьютер тоглох ч юм уу эсвэл бол кино үзэж өнгөрөөдөг. Тэгээд бас нэг өөр байнга хийж дадлуулсан юм нь юу гэхээр би ингээд ийм pH-тэй ус яг тоглолтын өмнөх өдрөөс ахуулаад байнга яг ийм ус хэрэгэлдэг уудаг гэсэн үг. Тэгээ дээр нь нөгөө нэг ийм electrolyte нэмээд уудаг. Энэ нь болохоор нөгөө 1000 мг сод, 200 мг потасиум, 60 мг магнезиум тэгээд ийм сахаргүй ийм electrolyte байгаа. Энийг одоо унтахынхаа өмнөх өдөр нь ч юм уу эсвэл унтахынхаа өмнө ингээд нэг сав ус найруулаад жууж дуусгаад тэгээ маргааш яг тоглолтын дээр бас энэ найруулаад уудаг гэсэн үг. Тэгээ нэг жоохон ачаалттай тоглолт хоёр дарааллаад ачаалттай тоглолтын дараанаас ширмэс татаад байдаг болохоор яг иймэрхүү юмнуудаар ингээд нөхдөг байгаа. Тэгээ бас унтахынхаа өмнө ийм гами хэлбэрээр магний уугаад унтдаг. Маргаашаа үдэх юм бол өглөөний бэлтгэл маргааш 5-аас тоглолттой. Тэгээ нөгөө нэг back to back 2 тоглолттой болохоор яг тоглогч нар нь өөрсдийн шийдгээд коуч тэгчдэг. Тэгээд очиж шийдсэн ч болон шийдэхгүйсэн ч болон тэгээ миний үдэх юм бол ерөөхдөө 2 тоглолттой өдөр очиж шийдэлт хийдэг. За бүгдээ өдрийн мэнд тэгээд өглөөс ич жоохон сонголт хийж байж байгаад буцаж амраад одоо өдөр болж байна. Өдрийн 12:30 болж байна.
Тэгээ одоо өдрийн хоолоо идэх чинь. Тэгээ өдрийн хоолндоо юу идэж байгаа вэ гэхээр будаа, өндөг, тэгээд салмон загас, тэгээд ногоонууд. Тэгээ ер нь бол тоглолт эхлэхээс нэг 3-4 цагийн өмнө ер нь хамгийн оройдоо юм идсэн байх хэвээр. Тэгэхгүй л яг нөгөө нэг тоглолт эхлэхээр яг тулаад одоо гиз дотор юу байдаг. Тэгээд ер нь яг аль болох идэвхтэй салмон загасгүй дахианы цээж мах, альсвал стейк, өхрийн стейк мах ч юм уу. Тиймэрхүү юмнууд идвэл айгүй зүгээр. Хитрхи өгөх тостой ч юм уу. Тиймэрхүү юмнууд бас идэж болохгүй. Тэгээд зааландаа очиод болохоор халаат малаад гэж дундуур нэг банан ч юм уу эсвэл нөгөө нэг протеинтэй тийм оёс баарууд иддэг. Тэгэл ерөнхийдөө тоглолтын өдрийн хоол бол нэг иймэрхүү байдаг. За одоо тоглолт болох зал руугаа явж байна. 2 хар болж байна. Тэгээд яг тоглолт руу болохоор нөгөө нэг багийн байрладаг газраас багийн автобус явдаг. Гэтэ би тэгээд өнөөдөр найз охинтойгоо тэгээд бас 2 дүүтэй явж байгаа болохоор машинаа бариад явж байна. Тэгээ үргэлжлэлийг найз охиныг явах. Тэгээд тоглолтын дээр уулзцгаая. 好，这边你看哦，右手滑内侧哦，小心。好，等下帮我往前做一点路。东北商品排队往这边走。那我可以开个手枪吗？谢谢。今年赛季正式的告一段落了，对，虎毛也落下了男儿泪。为什么低头我？想这就是所有人成长的养分。因为真的就差一点点。所有的球员一定会有所成长。是不是可以再用力一点？
再专注一点，再快一点，再准一点，再跳得高一点，再团结一点，再拼命一点。 We give it everything. So what's next?觉得很开心啊！有7个月以后，就是回到自己的主场，然后打到第一场比赛，然后看到自己的球迷，就蛮开心的。对，就是每次就是听到他们的就是帮我们加油，就是很 excited 的感觉。小球过来，想要还以颜色，贝纳斯切入进来，3个球员，哇，这个球从蒙古拉到了台湾，哇！ Тоглолтоо дуусчаад одоо харих гэж байна. Манай багийн автобус дээр байна.
багийнхаа одоо зарим нь нөгөө нэг масаад саж хийлгээд эсвэл нөгөө нэг game ready энэ хэрэглээд тэгээд нийтээр хамт ив хоол молоо идчихэд би болохоор манай зөвхөн дүндэр нэвтрүүлээдсэн болохоор би машинтайгаар идэрсэн байсан. Тэгээд сайн нөгөө нэг аж ивдсэн тэр нэг хайрц нь болохоор дотроо мөстэй тэгээд хараад гэртээ мөстэй усан хэвтэн. Байна. За баярлаа. Юу вэ яагаад? Эргэлттэй шидэлтэй нор хар. Энэ таныг бичлэгийг явж шүү. Эхний 3 үе ер нь бол яг нөгөө нэг өөрсдийнхоороо яг хангалттай потенциалаараа тоглож чадсангүй ер нь бол тэгээд сүүлийн үйл яг хийх ёстой юм хийгээд тэгээд хожлоо. Тэгээд маргааш тоглох баг нь болохоор өнгөрсөн жилийн авраг баг байгаа бас хүчтэй баг байгаа. Тэгээд тиймэрхүү л энэ да. Тэгээ одоо өстөө осонд хитэж байна. Тэгээд ерөөдөө back to back тоглолтын араас ирэн дандаа яг ингээд ихний тоглолтын араас дандаа өстөө осонд хитдэг. Home court-тэй хоёр тоглолт өдрөө дандаа л нэг юм ингэж гэртээ авчираад тийм өсгөд энэ чинь ингээд өстөө осонд хитдэг. Тэгээд өстөө осонд хитэнгээ бас халуун юм давхар айс ч юм уу цэцэрэг нуугаад тэгээд тоглолтоо бас үзчихдэг. Тэгээд бас халуун усанд ер нь хөвтөж болно. Гэхдээ халуун усанд би болохоор дандаа яг нэг тоглолт хоёр тоглолт хоёулаа дуусны дараа хөвтдөг. Бас яг нэг булчин суллах амраах үүрэгтэй мөстөө ус болохоор яг recovery маягийн гэсэн үг. Тэгээд одоо хитэнгээ халуун маагаад тоглолтоо үзлээ. Тэгээд олон тэнцээ гоё брито хийж гин. Тэгээд мөстөөс нь хөвчээд гараад холоод чид. Тэгээд амранда. За дөрөв мөстөөс нь эхлэж дуусаад тэгээд хоол молоо идчихэд тэгээд тоглолтоо үзэж дуусчаад тэгээд одоо амрах гэж байна. Тэгээ мөстөө ус нэвдэх юм бол мэдээч булчин гэж яг refresh хийж recovery гэсэн үг. Тэгээд хэрвээ маргааш нь тоглолттой бол мөстөө ус нэвддэг, хэрвээ тоглолтгүй бол яг халуун ус нэвддэг. Тэгээ халуун ус нь болохоор яг булчин гэж яг бүрэн сууллаад одоо зангирсан байгаа булчин сууллана л гэсэн үг. Мөстөө ус нь болохоор яг тэгж сууллахгүй зүгээр recovery тийм refresh хийж яана л гэсэн үг. Тэгээд яг Монголын нөхцөлд бас нөгөө хүүтэн урамсгалтай болохоор бас яг тохиромжтой үг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд тоглолтоо үздэг үед бол ер нь байнга ер нь тоглолтоо үздэг. Одоо алдсан зүйлээ тэгээ магадгүй бас болсон зүйлээ ч гэсэн үздэг. Данганзаа алдсан зүйлээ биш. Яа тэгэхээр одоо болж байгаа зүйлээ яг харах юм бол за энийг яг байнга хийгээд явах хэрэгтэй юм байна шүү гэдэг. Алдсан зүйл бол мэдээч яг одоо маш маргаашин тоглолтын дээр яг адилхан ситуэйшнд харах юм бол за энэ дээр ингэдсэн шүү, энэ дээр яг анхаарах юм байна шүү гэдэг. Өөртөө яг тэгж ойлгуулдаг. Тэгээд маргаашийн хувьд гэх юм бол багаараа 10:30-аас юугаа бичлэгээ үзнэ. Эсрэг багийнхаа нөгөө скаут имчилгээ үзнэ. Тэгээд багаараа сонголт тэгээд тэгээ өдрийн хувьд гэх юм бол яг адилхан. Тэгээд лээ өглөө олццгаая. Энэ болохоор нэг маа тамирчдын байрладаг байр байгаа. Дуулцж байгаа авах гэж байна. Магаач. Hey. You saw it on Instagram? He was on his lift. Oh, really? Yeah.
I was in the shower too. I was mad. I was like, bruh. You read out? I see. I just got on the floor. Butt naked on the floor, praying. Тэгээ энэ болохоор ер нь юм юу байгаа. Тамирчдын байралтай гээд ингээд нэг 3-4 өрөө байр. Тэгээд 2-3 байдээ. Тэгээ сая тэнцэнэ уулзтандаа орчоод одоо харих гэж байна. Тэгээ би бас өмнө энэ амьдэрдэг байж байгаад одоо болохоор тусдаа яг энэ байрнаас нэг холгүй газар амьдэрдэг. Тэгээ ирэхдээ сая та бүхэн харсан бах. Фитнес, скол ингээл митинг рум юм. Бүх юм нь хамтдаа айгүй амар байгаа шүү дээ. Тэгээд хэдлээ өдөр болцгаая да. За нэг цаг унтаж ирчээд одоо хоолоо идчихэд ерөнхийдөө зал руугаа гарах гэж байна. Тэгээд өнөөдрийн хоол гэх юм бол дахины цээж мах, өндөг будаа, тэгээ бас ногоонууд. Тэгээ ерөнхийдөө хоолын маань дандаа маа найз өхөө яг цагийн даруулаад бэлдээд өгсөн байдیں۔ Тэлээ талбай дээр очиод уулзцгаая та. Энийг нөт бэлдсэн байна. 我也看到居民啊，居民也跟我们一起。 Өргөсөн дээр наадаг юм байна. Хүнээс дуусах. Чүр.哇，踩到了哦！哇，是踩到了博朗的脚，所以这是。 Өөрсдийнхөө талбай дээр тоглолт хийсэн үедээ фэнүүдтэйгээ одоо ингээ гар цогтөг үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тоглогч нар болон хөгжөөнд дэмжих шогтуудтайгаа ингээд үдсэн хүмүүс нь ингээд гар цогтөг байгаа. Өөр тэрүүдний хэсгээс ингээд эхлээд ингээд бүхэн гар цохиж дуустал ингээд тоглогч нар нь ингээд цогсож байна. Амар дараалттай болохоор баг 10-аас 20 минут үргэлжлэн.
Та ярьслага өгөх юм уу байсан? Алло гэртээ гарч байна. За тэгээд түрүүн тоглолтоо дуусаад гэртээ ирээд сая тоглолтоо нөхөж үзчихэд байж байна. Тэгээд өнөөдөр манай баг хожигдсон. Тэгээд ерөнхийдөө бүгдээр 8 тааруухан тоглосон. Тэгээд миний хувьд хоёр дахь үеийнхэнд шагаага хүний үлдэр гიშгээд, далиг гიშгээд тэгээд өргөсөж тоглоогүй. Тэгээд ерөнхийдөө өнөөдөр бол манай багийн хувьд яг тоглолт гიშгээ тоглосонгүй, яг хийх ёстой юм хийсэнгүй, системээ явсангүй, хамгаалт нар агиуг алдаа гаргалаа. Шал өөр л ямарчсан тоглолоо. Тэгээд ерөнхийдөө миний хувьд бас жоох ингээд тоглолт нэрээ хожигдчихоор жоохон сэтгэл санаа ингээд жоохон даун болчихдог л та. Тэгтээ яалтчгүй тэгэл эн чинь яг нөгөө нэг спортын нэг хэсэг болохоор тэгэл яах чарга байхгүй. Тэгэл одоо маргааш амраад хоёр дахь буцаад бэлтгэлтэй ороод эхэлнэ. Тэгээд ерөнхийдөө миний home court тоглолтын өдрүүд ийм л болж өнгөрдөг. Тэгээд яг ялангуяа юм home court-тэй өдрүүдэд ингээл маа найз өхөн маань бүх юм яг бэлдээл цагийн дараалал одоо юу идэх ёстой, юу идэх ёсгүй те. Сэтгэл санаа гарч айгүй яг бэлдээ далгүй юмд одоо стресстүүлэхгүй ч гэх юм уу те. Тэгээд айгүй их яг дэмждэг. Манай гэр бүлийнхэн ч гэсэн ялгаагүй адилхан. Тэгээд 2 өдрийн home court өдрийн влогт амт хийсэнд баярлалаа.